Хүүе, чи одоо ямар балиар эготой юм бэ? Над эгого жоохон дарж амьдрцаа. Чи ийм эготой амьдрах юм бол нэрэ бүтэхгүй шүү. Чамтай хинч таарахгүй. Чи зүгээр л бойлж үз. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр бүр маш чухал сэдвээр ярилцах чинь маш чухал сэдв шүү. Энэ сэдвт хамааралгүй хүн гэж байхгүй. Ялангуяа манай монголчууд энэ бичлэгийг заавал үзээсэй гэж бодож байна. Яагаад вэ гэхээр монголчууд бид нар бие бинийгээ шүүмжлэхдээ чи ямар амир балиар эготой юм гэж айгүй хэрдэг байхгүй. Гэхдээ энэ эго гэдэг үгнийхээ утгыг нь сайн ойлгодгүй юм байна бид нар. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ энэ эго гэж яг юу юм те? Юуг хэлээд байгаа? Юуг бид нар эго гэж дуудаад байгаа? Энэ буруу ойлголтыг чинь бүгдийг нь сайхан засч өгье. Би танаас шууд асуулт асууя л да. Та өөрийгөө эготой хүн гэж боддгоо, эгогүй хүн гэж боддгоо? Энэ үгийг асуусан чинь гинт нэг хүн санаанд орчлоо. Нэг хүн надад өөрийгөө тэгж авсан. Би ста эгогүй шүү дээ. Би харин ста өөрийгөө эгогүй гэж боддог гэд. Ер нь анзаараад байхдаг шүү дээ. Би бол эгогүй гэж боддог хүмүүс бол хамгийн амар тулцсан эготой хүмүүс байдаг. Би бас өөрөө энэ эго гэдэг үгийн утга учир нэх ойлгодог байсан байхгүй юу? Эго гэхээр бардам зантай хүний хэлдэг гэж ойлгодог байсан. Тэгээд би энэ эго гэдэг үгийг судлаад ингээ те 2 хоногийн турш бэлдээд үзсэн. Би бас эготой юм байна. Энэ үс яагаад юм бэ яас чинь. За. Энэ бол эго шүү. Бусдад гой сайхан харагдсан эго. Нэрээ би та бүхэнд амлаж байна. Та бүхэн энэ бичлэгийг л үзчих юм бол зүгээр маш их зүйлийг ойлгож авна шүү. Би зүгээр энэ бичлэгийг 2 хоногийн турш бэлдэж байхдаа шок. Зүгээр л өөрийгөө баг одоо ойлгочлоо гэх юм уу? Золбоо гэж хэн бэ гэдэг хүнээ ойлгочлоо ер нь. За тэгвэл бүгдээр бүр ихнээс нь явъя. Эгог бид нар яагаад мэдэх ёстой юм бэ? Эгог урсгалаараа мэдэх боломжгүй байдаг гинэ. Зүгээр л амьдралынхаа явцад суралцдаггүй. Хоол хийж байгаа юм шиг аяандаа сурах боломжгүй зүйл эго гэдэг бол. Эго буюу бийг ухамсарлаж байж л төлөвшөж чадна. Тэгэхээр та том хүн болмоор байвал энэ бичлэгийг заавал үзэх хэрэгтэй шүү. Монголоор дүүрэн нас биеинд хүрсэн те одоо над шиг 37 38 мөртлөө жоох хөвгт хിവэрэ байгаа хүмүүс зөндөө байгаад байгаа шүү. Би физиологийн насанд хүрчээд байдаг те. Гэхдээ сэтгэхүүнүүд нь яг л жоох хөвгтүүд. Энд нэг асуудал байгаад. За бүгдээр өргөжлүүлээд явъя. Хүн би гэдгээ ойлгож байж өөрийгөө үнэлэх чадвартай болно. Би гэдгээ ойлгож ижил өөрийнхөө үнэлэх чадвартай болох юм биш үү бүгдээрээ. Өөрийгөө боддоор нь үнэлсэн үед өөрийгөө үн цэнтэй хүнээр мэдэрдэг. Цаашлаад жинхэнэ аз жаргалд хүрнэ. За одоо маш чухал шүү. Эго бол өөрийгөө хин гэж итгэдэг тухай бодол. Хэрвээ энэ бодлыг хэтэрхий өндөр үнэлвэл нарциссизм болдог. Хит доогуур үнэлвэл сэтгэл готролд ордог. Буруугаар үнэлвэл дасан зохицохын эмгэгтэй болдог. Огт үнэлж чадахгүй болвол ганцаарл харилцааны эмгэгтэй болдог. Эго бол хүний бүх сэтгэл зүйн асуудлын үндсэн зангилаа. Шинэ эго намайг их зоож байна. Энэ эго намайг ер нь их зоогоод шүү. За энэ хүртэл та бүхэнд ойлгомжгүй хэцүү байж магадгүй. Энэ хүртэл би бас сайн ойлгоогүй байхгүй юу? Цаашаа тайлбарлаад явах тусам илүү ойлгомжтой болно. За анхааралтай сонсож байгаа. За энэ эго гэдэг тэгвэл яаж үүсдэг юм бэ гэхлээр хүүхэд төрөхдөө бие төвтөө байдаг. Хүссэн зүйлээ л бодно. Энэ бол төрөлхийн зүүн. Хүнд заягддаг төрөлхийн зүүн. Харин 2-3 наснаас эхлээд бусад хүн гэж байдаг юм байна. Бусдын мэдрэмж бас чухал юм байна. Би хүснээ дандаа хийгээд байж болохгүй гэдгийг ойлгож эхэлдэг. За тэгвэл яг энэ 2-3 наснаас ахуулаад хүүхэд өөрөө өсөж бойжонгоо хажуудаа яг өөртөө адилхан нэг унахтай хамт өсөж бойждаг юм байна. Та бүхэн сайн тогтоогоод аваарай. Хүүхэд өөрөө өсдөг. Тэр хүүхдийн хажууд бас нэг унаг яг адилхан өсч торинжээдэг юм байна. За тэгвэл 2-3 наснаас ахуулаад хүүхдэд бий болж байгаа тэр эгог унаг гэд хэдүүлээ аваад үзчихье. Хүүхэд 3 нас хүртлээр хайрыг хангалттай авбал бусдад итгэдэг, өөртөө итгэдэг, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, дотор нь тайван бат бөх бий буюу бат бөх тийм эго бий болдго юм байна. Харин хүүхэд 3 нас хүртлээр хайрыг дутуу авбал, дутуугийн мэдрэмжтэй, аюултай орчноос өөрийгөө хамгаалах хвшилтэй, би хангалтгүй, би онцгүй гэж өөрийгөө байнга
голдог эготой болдго юм байна. Нөгөө л унга нь өөрийгөө голж эхлэн гэсэн үг. За хүүхэд насандаа авч чадаагүй энэ бүх гацсан хэрэгцээг дутуугийн комплекс гэж нэрлэдэг юм байна. Манай монголчууд аягүй хэлдэг шүү дээ. Дутуугийн комплекс гэдэг. За жишээлбэл би бусдад хайрлагдмаар байна. Би бусдын анхаарлын төвд баймаар байна. Би бусдаас илүү онцгой, намайг үн цэнтэй гэж мэдрүүлээш. Би хүлээн зөвшөөрөгдмөр байна. Чиний хүсснийг би хий. Намайг хүлээн зөвшөөрөөд өгөөч. Миний яах ёстойг хэлж өгөөч. Тэгвэл чи намайг хүлээн зөвшөөрөх юм уу? Би байгаагаараа үн цэнгүй, түүнчлэн хорт зуршлуудад маш амархан автдаг юм байна. За ингэж явсаар агаад хоёр хэсэгт хуваагддаг. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх бардамлын эмгэг, эсвэл өөрийгөө хит доогуур үнэлдэг гутранг хүн болж төлөвшдөг. Ийм төрлийн хүмүүс нэг бол хангагдаагүй хэрэгцээнүүдийг хүчээр авахын тулд хүчрхийлэгч болдог. Эсвэл гутранг өөрийгөө үнэлж чадаагүйгээс болж хохирогч, хүчрхийлэлд өртөгчийн байр суурьнд очдог. За жишээ болгоод эхлээд хүчрхийлэгч эготой хүн ямар үйлдэл гаргадгийг тайлбарлая. Өөрийгөө магтаад нөгөө хүнээ байнга доромжилж, доош хийж, голж, өөртөө итгэлгүй болгодог. Гадаад үзмж, гэр бүл, гарал ухсаа, боловсрал, бусдтай харьцуулж чи арчаагүй, сул дорой амтэн, миний хаач хүрэхгүй гэж нөгөө хүндээ итгүүлдэг. Чамаас л болж энэ бүхэн буруу болсон. Чи ухаан муутай, хүчгүй сул дорой, намайг ойлгодгүй, чи хангалтгүй, чи хичээх ёстой, чи өөрчлөгдөх ёстой гэж байгаагаар нь хүлээн зөвшөөрдөггүй. Хүнийг харьцуулж өөрөөсөө дорд үзэж өөрийгөө дүвийлгэж байгаа энэ үйлдэлийг бардам, хэтрүүлсэн эготой хүн гэж нэрлэнэ. За тэгвэл хохирогчийн эготой хүмүүс ямар байдалд ордог вэ? Бүгдээрээ хамт харж үзцгээе. Хайрлагдахын тулд нөгөө хүнийхээ бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч хүссэн болгоныг нь хийн. Би хангалтгүй, намайг хинч хайрлаагүй гэж боддог учраас би алдаатай, би буруут нь мөн гэж итгэж өөртөө бүх бурууг аваад хүчрхийлэгчийн үгэнд итгэж жинхэнэ өөрийгөө арчаагүй амтан гэж итгэсэн байдаг. Үн цэнтэй хүн болохын тулд өөрчлөгдөж, хичээж өөрийнхөөрөө байж болохгүй гэж боддог. Ямарваа нэгэн байдлаар тэр хүн таалагдахын тулд өөрийгөө байнга өөрчлөх гэж хичээж байдаг. Өөрийгөө маш их зовоодог. Бүх шийдвэрээ нөгөө хүнээсээ асууж зөвшөөрөл авч хийдэг. Хамааралтай болдог. Энэ бүхний эцэст өөрийгөө алдаж жинхэнэ хохирогч мөн болдог. Ийм төрлийн хүмүүс амьдрах хүсэлгүй, үн цэнгүүгээр өөрийгөө мэдэрч, өөрийгөө дутуугаар үнэлдэг эготой хүн болдог. Тэгэхээр та өөрийгөө эгогүй гэж битээ андуураарай. Танд энэ хоёр дахь нь байгаа л бол та эготой шүү. За тэгвэл товчлоод хэлье. Хүчрхийлэгч эго өөрийгөө дүүлгэж, бусдыг доош хийж, гарал ухсаа, боловсрол, амьдралаар нь доромжилж, чи надаас дор гэж итгүүлдэг. Энэ бол хүн анхны дутуугийн мэдрэмжийн шаналлаас хамгаалахын тулд давж гарч буй хэлбэр. За хохирогч эго нь намайг хинч хайрлаагүй, би хангалтгүй, би буруу гэд өөрийгөө буруутгадаг. Бусдын анхаарлыг авахын тулд захирагдана, өөрийнхөө үн цэнийг бүрэн алдна, хамааралтай болдог. Энэ бол мөн л дутуугийн мэдрэмжийн хэлбэр. За тэгвэл одоо ойлгомжтой болж эхэлж байна тийм үү? Эго бол өөрийнхөө хин гэж итгэдэг тухай бодол. Харин жинхэнэ би бол тэр бодлыг ажиглаж байгаа ухаарлаг нэ. За ингэж хэлэхэд зарим хүмүүст нь ойлгомжгүй байж магадгүй. Одоо нөгөө морио тайлбарлая. Эго бол тантай хамт өсөж торинсон унахгүй юу? Жинхэнэ та өөрөө бол энэ унаг, энэ морийг унж яваа морьтон нь та би. За тэгвэл эгог унаг морьтой харьцуулаад бид нар ойлгочлаа шүү дээ. Тэгвэл энэ эго гэдэг зүйл бидний дотор хэрхэн ажилддаг юм бэ? 5 жишээн дээр бүгдээрээ харьцуулж үздэхэй. За хамгийн нэгдүгээрт харьцуулалт. Энэ бол монголчууд бидний дунд маш их анзаарэгддэг шүү дээ. Бид нар дандаа бие бинийгээ хэн нэгэнтэй харьцуулж идэг. Тэр надаас илүү, эсвэл тэр надаас доор. Харьцуулалт бол морь шиг. Бусад морь давхихыг хараад өөрийгөө батлах гэлж галзууртлаа давхиж эхэлдэг. Одоо жишээлбэл нэг хүний эго буюу морь нь галзуурсан юм шиг давхижээвэл өөрийнх нь унж байгаа морь нь тэр хүний эго морийг нь хараад яг адилхан галзуурсан юм шиг давхиад эхлэх нь шүү дээ. Тэр үед жинхэнэ морьтон бол тайван байх ёстой. Бусад морь хаашаа давхиж байгааг хараад сандардаггүй. Зүгээр л өөрийн замыг л мэдэрдэг. Тэгэхээр ингэж хэлчихвэл бүр ойлгомжтой байх. Хүн болгонд өөрсдийнх нь амьдралын замнал гэж байгаа. Өөрсдийнх нь туулахад хувь тавилан гэж монголчууд ярьдэн штэ. Хувь тавилан гэж байгаа. Зарим нэг морьтой хүн нь энэ замаас эхлээд энэ замаар явсаар хагаад энд ирээд дуусна. Зарим нэг морьт нь энэ замаас эхлээд энэ хавцаа дуусна ч гэдэм юм. Хүн болгоны тэр морьтойгоо туулж яваа зам нь өөр штэ. Хүн морьтойгоо явсаар хагаад амьдралынхаа замыг дуусгахад чи яагаад энэ замаар явж байгаа? Тэр морьнуудтай хамт тэр замаар явахгүйсэн гэж тэр хүнийг буруутгахгүй. Эсвэл энэ морьнуудтай хамт энэ замаар явсан чинь зөв байсан шүү гэж зөвдгөхгүй. Энэ амьдралын зам чинь зөв байсан шүү, эсвэл буруу байсан шүү гэдгийг хүн хизээч тогтоох боломжгүй. Яагаад өөртөө адилхан морь унаал явж байгаа хүн бэжэж энэ зам нь зөв, тэр зам нь зөв гэж хэн
хиндэ заах юм бэ? Эгогийн харьцуулалт гэдэг бол морьтноосоо салж давхиж байгаа байдал. Харин жинхэнэ бие бол морийг удирдах, бусдаа харьцуулах шаардлагагүйгээр өөрийн химнэлээр амьдарч буй амгалан байдал юм. За хоёрт өөрийгөө хамгаалах эго гэж байгаа. Энэ бол надад байдаг эго. Надад шүүмжлэл яагаад хүчтэй нөлөөлдөг, намайг өвдөгдөг байсан бэ? Шалчгансан залуу, мэдлэг нэмгэн, хүүхэн шиг, гомо, олигтой юм хийхэ болчихжээ. Гих мэтчлэн хүмүүс намайг ингэж хэлэх үед миний дотор шууд уур бухимдал төрдөг байсан. Ер нь шүүмжинд маш эмзэг ханддаг хандлагатай. За гэхдээ энэ уур бол жинхэнэ золбоо биш, жинхэнэ бие биш. Энэ бол эго өөрийгөө хамгаалж байгаа. Нэгсэндээ миний морь өөрийгөө хамгаалаад давхих гээд байгаа байхгүй юу? Тэгвэл яагаад золбоогийн эго, золбоогийн морь нь өөрийгөө хамгаалж ууралж давхих гээд байгаа юм бэ? Учир нь миний дотор би өөрийгөө тодорхойлдог маш тод дүр байдаг байсан юм байна. Тэр нь юу вэ гэхээр би хичээдэг, би шудраг, би бага наснаасаа бүхнийг дааж гарсан, би шаргуу, уйггүй хичээж амьдарч ирсэн, би амьдралаа өөрөө босгосон. Энэ дүр бол миний доторх биеийн төсөөлөл буюу эго. За тэгсэн гаднаас хүн ирээд чи шалчгансан, чи чадваргүй, чи хичээгээгүй гэж хэлэхэд гаднаас орж ирсэн шүүмжлэл миний дотоод дүртэй зөрчилдөнө. Эгогийн хувьд энэ бол бүрэн дайралт. Одоо нэгсэндээ миний морилуу, миний унаг руу дайрч эхэлж ин гэсэн үг шүү дээ. Тиймээс эгогийн барих хэрэгтэй хамгаалтын зэвсэг нь уур, бухимдал, сандарсан бодол, үгүй би тийм биш гэсэн тэмцэл, энэ бол сэтгцийн амьд үлдэх механизм гэж байгаа байхгүй юу? За тэгвэл одоо маш чухал шүү. Энэ хамгаалтууд нь тэгвэл хаанаас үүссэн болоо? Золбоогийн тэр бага наснд нь хамт өссөн унганд нь яагаад энэ хамгаалтууд үүссэн юм бэ? Энэ бол зүгээр нэг сэтгэл зүйн онол биш. Миний амьдралын түүх энэ механизмыг бүрэн тайлбарладаг. Золбоо багтаа өөрийг нь хамгаалах хөнгүү байсан. Буруу ойлгогдох үед өөрийгөө өмөрч тайлбар хэлж чадаагүй байнга загнуулдаг. Гэр бүлийн дунд ганцаардсан хинч миний хажууд байгаагүй, хайрыг мэдэрч чадаагүй, мэдрэмжээ илэрхийлэх боломжгүй хүүхэд байсан. Тиймээс тэр хүүхдийн сэтгэл дотор ингэж шийдсэн байдаг. Намайг бити буруугаар ойлгосоо, намайг дахиж битгий загнаасаа, намайг дахиж битгий зодоосоо, намайг дахиж бити хохироогоосоо би өөрийгөө хамгаална. Тэгэхгүй бол намайг хамгаалах хүн нэгч байхгүй байна. Энэ бол эцсийн хамгаалтын тангараг. Тиймээс одоо том болоод хэн нэг нь намайг буруу ойлговол, хэн нэг нь шудраг бус шүүмжилбэл тэр хүүхэд дотор чинь сэрээд эгогоор дамжуулж үгүй намайг ингэж болохгүй гэсэн хамгаалт гардаг. Энэ хамгаалт нэгсэндөө уураар илэрч гарч байна гэсэн үг. За тэгвэл миний энэ уурын цаана юу нуугдаж байдаг вэ гэвэл айдас нуугдаж байдаг. Айдасын цаана шарах байдаг. Шарахны цаана хайраа дутуу авсан хүүхэд байдаг. Тэр хүүхэд яг ингэж шивэндэг. Хүмүүс намайг жинхнээр минь мэдэхгүй байгаагаас болж намайг буруу ойлгож байна. Намайг ямар их хичээл зүтгэл гаргасныг хинч ойлгохгүй байна. Би үнэхээр шаргуу хөдөлмөрлөж өөрөө энэ амьдралыг босгосон хүн шүү дээ. Энэ бол буруугаар ойлгогдох айдас. Намайг бусдын шүүмжлэл өвтгдөг байсан. Яагаад гэвэл хүмүүс миний амьдралын ард талыг мэдэхгүй байж, миний хэн гэдгийг буруу ойлгохоор миний доторх би хинбэ гэсэн дүртэй шууд зөрчилддөг байсан. Энэ үед жинхэнэ золбоо уурлаж байгаа юм бишээ. Багтаа хайр, халамж, хамгаалалт дутсан хүүхэд л өөрийгөө хамгаалахын тулд эгогоор дамжуулж уурладаг. Тиймээс уур гэдэг нь дайсан биш. Энэ бол миний дотор шарах байна гэж хэлж буй дохио. За энэ өөрийгөө хамгаалах эго гэдэг бол буруу зүйл биш. Хүн болгонд байдаг. Хүн болгонд өөрийгөө хамгаалдаг эготой. Гол нь энэ уурыг ажиглах ухаарлт хүрвэл миний эго намайг удирдахгүй, би өөрийгөө удирдах эхэлдэг гэж байгаа байхгүй юу? За эго бол морь гэсэн шүү дээ, тэ. Миний уур бухимдал, өөрийгөө хамгаалах инстинкт бол морь. Гинэт огцом давхих шиг зүйл. Хэн нэгэн чи шалчгансан гэхэд морь айгаад цочно. Чи чадваргүй гэхэд морь догширно. Олигтой контент хийхэ болсон гэхэд морь галзуураад давхиж эхэлдэг. Энэ бол эго над руу битгий дайр, намайг битгий буруу ойлго гэж хамгаалт хийж буй зүн. Морины буруу биш. Морь угаасаа л өөрийгөө хамгаална. Миний морь бол бага насндаа тэр бүхнийг мэдэрсэн өөрийгөө хамгаалах системтэй болсон учраас хүмүүс над руу дайрах үед хүссэн үсээгүй морь давхиж эхэлдэг болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр би яах вэ гэхлээр морь минь давхих гэж байна, давхиж болохгүй. Гэд тэ. Жолоогийн сайхан татаад морио тайвшруулж эхэлнэ. Яагаад вэ гэхлээр морь бол миний эго болохоос би биш байхгүй юу? Морио жолоодоо дээр нь морио унаад явж байгаа хүн би байхгүй юу? За морь буюу эго давхиж эхлэхэд морьтон одоо жинхэнэ золбоо замаасаа гарчихдаг. Нөгөө мориод дагаал зүгээр хамт галзууруулах эхэлнэ шүү дээ. Энэ хүмүүд одоо юу гэдэг байгаа юм гээл моринч давхиад би өөрөө ч давхиад галзуураа солиороо тэ. Уурлаад бухимдал. Одоо нэгсэндээ бүр
морьтойгоо хамт галзуурч ийн гэсэн үг байхгүй нөө эготойгоо хамт галзуурч ийн гэсэн үг шүү дээ. Гаднаас шүүмжлэл ирэхэд морь шууд удирдлага авч тавхина. Морьтон мориндоо чирэгдэнэ. Тэг би ингэ чирэгдээд бүр ингэ зогсоо чи одоо болооч ээ гэдэг. Зогсоо чи болооч шийдгүй байсан юм байна. Зүгээр морьтойгоо хамт уурлаад эхэлдэг зүгээр. Алцсан зүгээр сэлмээ барайл зүгээр бамбаага барайл. Алцдаг байсан байхгүй. Яг үнэндээ бодит золбоо уурлаагүй. Зүгээр л морь маань зочоод давхиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Морьтойгоо хамт тэгээ дахиад яваад очихгүй те. Морь минь ууралж чинь нөгөө баг насанд авсан шархмаа сэтэрч чинь хүүгээс амын жолоодоод морио тайвшруулах хэрэгтэй. За миний морь ийм огцом давхих болсон шалтгаан байгаа шүү дээ. Миний түүх бас энийг хэлээд өгч байгаа. Морь буюу эго багтаа олон удаа хамгаалагдаагүй, буруугаар ойлгогдсон, ганцаардсан, хинч өмөөрөөгүй, өөрийгөө хамгаалж чадаагүй ийм их зовлон мэдэрсэн. Тиймээс морь дотроо нэг шийдвэр гаргасан. Хэн нэгэн намайг буруу ойлгвол би дахиж чимээгүй байхгүй. Би өөрийгөө хамгаална, би давхиж эхэлнэ. Ингээд морь хамгийн жижигхэн дууд чимээнд ч зочиж давхидаг болсон гэж байгаа байхгүй. Амар байгааз. Дийлэнх монголчуудаас энэ анзаарэгдэн штэ. Хин нэгэн жоохон өтгөл юм бол яг тэсрэх бөмбөг шиг дэлбэрэхэд бэлэн байдаг. Баг насандаа унаг байхдаа амар их шарх авцсан учраас морь болчоод зүгээр рефлексээрээ те цаанаасаа бүр өөрийгөө хамгаалахын тулд гэж давхих гэдэг те. Тэгээ нөгөө эцдүүд нь хамт морьтойгоо зүг. Бөө дайчид Монголоор төрн дайчид алцъя. За энэ нь би уурлаж байгаа мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ морь буюу эго уурлаж байгаамаа. Жинхэнэ золбоо морин дээр байгаа морийг жолоодж байгаа золбоо хичээдэг үнэн, дайчин үнэн, үнэнч, үнэн, өрөвч, үнэн, ухаантай хүн. Өөрийгөө магтчих өөрийгөө. Яа. Өөрийгөө биш чинь нөгөө нэр морио магтаж байгаа шүү дээ. Биш, мориныхоо морин дээр суусан байгаа золбоогоо магтаж байгаа юм шүү дээ. Ухаантай хүн үүнд хинч хүрч чадахгүй. Яагаад вэ гэхээр энэ факт үнэн учраас. Тэр хэн мэдж байгаа вэ гэхээр би өөрөө мэдж байгаа байхгүй юу. Гэхдээ хүмүүс буруу ойлгох үед морь зөвшөөрөхгүй. Шууд давхих ордлого хийж эхэлдэг. Гэхдээ морин дээр сууж байгаа хүн өөрийгөө мэдсэн бол тий. Үгүй. Золбочи хичээдэг үнэн, дайчин үнэн, үнэнч тий. Өөрөвч, ухаантай хүн. Энийгээ өөрөө хүлээн зөвшөөрчих юм бол морь давхих гэх юм бол хөөе битгий. Эзэн чинь байна те. Эзэн чинь угаасаа ийм хүн. Чи тэрэнд битгий уурлгээд гоё эго буюу морио тайтгаруулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр уур бол морь, ухаарл бол морийг жолоодож яваа морин дээр суугаа хүн юм биш үү. За 3 дахь энэ эгогийн хүний биед илэрдэг илрэлт юу вэ гэхээр хяналт ба удирдлага. Бүх зүйл миний хүснээр байх ёстой гэж эго үргэлж хяналт үүсгдэг гинэ. Энэ эго ч гэсэн надад байгаа. Эгоны тойл байсан байгаа хгүй юу би. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэн ч гэсэн энэ бас надад байдэн шүү дээ. Яг надтай санал нийлээд явж байгаа. Эго яагаад бүхнийг хянах гэж улаардаг вэ? Эго бол морьтой адил гэсэн шүү дээ. Морь бол өөрчлөгдсөн орчингоос айдаг амтан. Шин дуу чимээ гарах юм уу? Шин нөхцөл байдал, шин хүн гэх мэт морь бүгдийг аюул гэж ойлгож цочиж эхэлдэг. Яагаад вэ гэхээр энэ нөгөө нэг морь чинь унаг байхдаа зөндөө их шарах гэмтэл авцсан байгаа шүү дээ. Хүний доторх эго ч гэсэн яг ийм бүх юм өөрчлөгдөхөөс айдаг, төлөвлөгөө идэрхээс айдаг, бусад хүмүүс хүсснээр нь үйлдэхгүй байхаас айдаг. Тийм учраас эго бүх зүйл миний хүснээр байх ёстой гэж орилж идэг. За энэ эго тэгвэл золбоогийн амьдралд яаж илэрдэг вэ гэхээр би чинь угаасаа хичээдэг, өөр дээрээ өндөр шаардлагатай, яг төлөвснөөрөө болгох дуртай, өөрийгөө ч бусдыг ч хэмнэлтэд оруулахыг хүсдэг. Төлөвлөгөөнд бүтэхгүй бол хэн нэгэн миний хүлээлтээр хөдлөхгүй бол амьдрал миний замаас хазайвал дотор маань уур бухимдлын гал хасдаг. За гэхдээ би одоо бол ойлгож байгаа. Энэ бол жинхэнэ золбоо уурлаж байгаа юм биш. Энэ бол морь маань зочиж айж байна гэсэн дохио. За тэгвэл миний энэ хяналтын хүсэл хаанаас гарсан юм бол энэ бол зүгээр нэг муу зам биш ээ. Энэ бол бага наснд бүх юм эмх замраагүй байсан. Юмс миний хяналтаас гадуур байхад би өвдөж байсан. Намайг ойлгох хүн байгаагүй. Миний хүслээр болохгүй үед би шархавч байсан. Ийм хүүхэд насны туршлагаас үүссэн амьд үлдэх стратеги гэж байгаа байхгүй бүр. Би энэ үгийг харчаад бүр яг тэгсэн байж гэж бодож байгаа байхгүй. Хүүхдийг бага наснд нь хамгаалж хайрлахгүй л бол өөрийгөө хамгаалах стратеги зохион байгуулж эхэлдэг. Би яг энийг уншчаад ямар дурсамж сэргсэн бэ гэхээр би жоохон байхдаа нэг хүүхдтэй зодолдоод тэр хүүхдээс зодолтоо салаа явсны дараа тэр хүүхд аавдаа очиж хоолцсон байгаа байхгүй. Тэгсэн чинь аав нь ирээд намайг бүхэл бүтэн нэг цагийн турш зодож исэн. Би тэр юусэн мартдаг байхгүй. Миний хамар мамарнаас тусгаараа те 18 дугаар байрны одоо хэн блээс тухай санахгүй. Амраа байсан болов. Надад ус гаргаж өгөөд
Би тусаа угаажсэн байхгүй. Би тэгж тэр хүүхдийн аавд нь амар зодуулчаад амар гомдолтой байгаа шүү дээ. Би тэр адилхан зодолцсон тийм үү. Тэгээд тэр хүүхдийн аав намайг ирээ зодчихж байгаа байхгүй. Миний хүүхдийг зодлоо гэж. Зодсон биш зодолцсон байхад. Тэгээд би гэртээ ороод хэлэх хүн байхгүй. Яг тэр надад аав байхгүй. Ээж солонгос явцсан. Игчтэй хэлээд ойлгохгүй. Би хүн зодуулчлаа гэдээ орох юм бол чи яг гадуур дими тэнийд байгаа ингээд нэмж зодддаг байсан үе шүү дээ. Би одоо ингээд хаврыг хамгаалж эхэлж байгаа байхгүй. За би ийм үед яах ёстой юм бэ те? Намайг хамгаалах хинч байхгүй юм бэ? Ийм үед би яах ёстой юм бол тэгээд тэр нөгөө унах чинь шархалж эхэлж байгаа байхгүй. Би ингээд хохирчлоо. Намайг хамгаалах хүн байхгүй юм байна. Дараа яг ийм тохиолдох юм бол би өөрийгөө хамгаалахын тулд баг аавтан зодтолтон чих юм уу? Аавтан зодтолтон яашаа тий одоо юу гэх юм бэ? Тухайд яг юу гэж бодож байсан бол ямар ч сан айгүйх гомдож байсан тэр үед. Хэцүү мэдрэмжийг авч байсан. Маш хэцүү мэдрэмжийг авч байсан. Тэгээ амар зодуулсан ингээд зөндөө олон хүүхдүүд намайг тэр зодуулж байгааг харж байгаа шүү дээ. Нэг цаг зодож явах тий. Тэгэхээр ингээд зөндөө олон хүүхдүүд намайг хараад тэр ингээд тэр аав намайг зодж байгаа заяа. Нөгөө хүүхдтэй юу гэсэн гэж энэ яг яаж чамайг зодсонтай адилхан одоо ингэ очиод энийг зод гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхэд нөгөө намайг ч дахиад зодоо зөө. Тэгээ тэр бүхэн чи одоо ингэ нөгөө хүүхэд насанд авч байгаа амар тийм хэцүү мэдрэмж штэ. Амар хэцүү мэдрэмж. Тэгэхээр ер нь би яг бага наснаасаа өөртөө маш их тийм стратеги зохиосон байгаа байхгүй. Одоо нэгсэндээ хан босгосон гэсэн. Хүн надад ингэх юм бол би би энийг ингэж хамгаална. Би ингэх юм бол уурлна. Би ингэх юм бол бухимдандээ. Би ингэх юм бол шууд харилцаа холбоогоо тасна гэдээ бүр юм стратеги бүр дайны бүр ингээ те одоо юу гэх юм те одоо дайны одоо хамгийн дээд цолтой хүн чи юу гэдэг юм бэ бүр жинхэнэ дайчин болоод хамгаалалттай хүн болцсон байгаа байхгүй. За тиймээс энэ том болсон золбоо ямар хүн болсон бэ гэхлээр би өөрөө бүгдийг барьж хянжаахгүй бол болохгүй юм байна. Энэ хяналт алдагдах юм бол би одоо баг насанда зодуулж байсан тэр нэг аимшигтэй дурсамж шидрэх гээд штэ. Би бүгдийг хянжаах хэвээр бүх юм миний яг ингээ те төлөвсний дагуу байх хэвээр төлөвлөгөөнөөс жоохон зөрхөл юм болоод миний амьдралд амар юм тохиолдно гэсэн тийм айцтай болцсон байгаа байхгүй. Миний хүснээр болох ёстой гэсэн дотоод хуулийг үүсгэсэн байдаг гэж байгаа юм бүр. Хууль үүсгэсэн байдаг байна шүү дээ. Энэ бол мөргөлдөөнөөс өөрийгөө хамгаалах ганц арга гэж бодож байсан. За морьтой зүүрлээд ярих юм бол зам өөрчлөгдлөө л бол аюул гэж морь мэдэрч эхэлдэг. Шинэ нөхцөл байдал давхих уу, зүхтах уу гэдэг морь ямарваа нэг шийдрэг гарах болоо сандарч эхлэх нь шүү дээ. Өөр хүмүүс миний хэмнэлд нийлэхгүй байна. Энэ бол бас аюул. Тиймээс морь айсандаа догшин хариу үйлдэлтэй болдог. Ерөөс ямарваа нэг юм болохоор хяналтаас гарах юм бол нөгөө морин дахиж эхлэх нь шүү дээ. Морин дээр байгаа золбооноос зогтааж өгөх юм шүү дээ. За харин морийг унж яваа жинхэнэ би гэж байгаа шүү дээ. Ингэж боддог. Зам баг зэрэг өөрчлөгдөх чинь зүгээрээ би удирддаг. Морь зөвхөн надад тусалдаг. Энэ амьдрал гэдэг бүхнийг миний хүссэн хэмжээнд хийдэггүй нь байгалийн хэмнэл юм байна. Жинхэнэ би хяналт сулрахад айдаггүй, урсгалыг мэдэрч чаддаг, морийг эгог тайвшруулж чаддаг байх ёстой юм байна. Энийг би ойлгож авсан. Тэгэхээр би нэгсэндээ хяналтын эготой хүн байсан байгаа байхгүй юу? Бүх зүйл миний хүснээр явах ёстой гэж боддог байсан. Төлөвлөгөө эрдвэл уурлан, бухимдна. Гэхдээ би одоо ойлгосон. Энэ бүхнийг жолоодож байгаа нь жинхэнэ золбоо биш, харин морь маань айсандаа давхиж байгаа хэрэг юм байна. Багтаа эмх замбраагүй ертөнц дунд амьдарч хүн бүрт хяналт тавьж өөрийгөө хамгаалахаас өөр арга байгаагүй учраас би ингэж суралцсан юм байна. Харин одоо би морьтон болохыг сонгож байна. Амьдрал миний хүснээр бүхнийг хийх албагүй. Би урсгалыг хүлээн зөвшөөрөх тусам амьдрал тогтворжиж, морьч тайвширдаг. За дөрөвт эго бидний дотор хэрхэн илэрч гарч ирдэг вэ? Хохирогчийн дүрээр илэрч гарч ирдэг. Би хамгийн их зовж байгаа хүн. Би бол хохирогч гэж боддог. За энэ зөвхөн золбоод гэлтгүү дийлэнх монголчуудад байгаа. Ялангуяа одоо миний насны хүмүүс 80-аад он, 70-аад он, 60-аад он гэх мэтчлэн хүний доторх хохирогчийн дүр хаанаас үүссэн бэ гэхлээр би бага наснаасаа ээжгүй өссөн, эцэггүй өссөн, хинч намайг өмөөрөөгүй, хинч намайг тайтгаруулаагүй, ганцаараа дотроо төвчиж, хурааж амьдрсан, хайр, хамгаалалт, дэмжлэг тутсан, зөвхөн би л зовоод байгаа юм шиг мэдрэмжтэй өссөн. Тиймээс хүүхэд байхад нь нэг тийм гүн дүгнэлт би болсон байдаг. Тэр дүгнэлт нь надад л хамгийн муу юм тохиолддог. Намайг хинч ойлгодоггүй. Би л хамгийн их зовсон хүн. Энэ бол бага насны жинхэнэ мэдрэмж. Гэхдээ том болох үед энэ мэдрэмж эгогийн дүр болж хуурсан байдаг. За тэгвэл том болоод энэ дүр хэрхэн илэрдэг вэ гэвэл энэ бас манай монголчуудад маш их анзаарэгддэг. Манай эргэн тойрны найзууд бас айгүй хэдэг байхгүй юу? Надад ч бас байгаа. Би ээжигээ тижээж байна. Би гэр бүлийгээ дааж гин, тижээж гин. Би ах эгчтэй мөнгө өгдөг. Би хамаатан саднуудаа мөнгө өгдөг. Хамгийн их хичээж байгаа нь би. Хамгийн их ачаа үүрч байгаа нь би. Тиймээс дотроо би л бүхнийг дааж байгаа хүн. Бусд нь арчаагүй, юм хийж чадахгүй. Би бүгдийг ганцаараа үүрч байна гэж мэдрэх мөч байдаг. Гэхдээ бид нар энэ мэдрэмжүүдээ үгүйсгэж болохгүй шүү. Энэ мэдрэмж бол зөв.
үнэхээр бага насандаа ийм амьдралыг туулсан одоо ч гэсэн яг ийм амьдралыг туулаад явж байгаа бол энэ мэдрэмж чинь зөв шүү. Үнэхээр амьдралынхаа хамаг ачааг үүрээд явдаг хүмүүс байдаг. Гэхдээ эго түүнийг барьж эхлэх үед энэ нь тухайн хүнийг маш их шаналгадаг. Шаналаад эхлэхээр ууралж эхэлдэг. Уурлаад эхлэхээр ойр дотныхоо хүмүүст уур бухимдлаа гаргаж эхэлдэг. За энийг нөө морьтойгоо зүүрлээд аваад үзье л та. Морь айцтай байдаг. Би дахин ганцаараа зовмооргүй байна. Би бүх ачаа ганцаараа даамааргүй байна. Энэ ачаа надад дэндүү хүнд. Хинч надад туслахгүй. Надаас бусад хүн энэ ачааг үүрлцэхгүй. Тэд тэгж байгаагүй, тэгж чадахгүй. Би ганцаараа энэ бүх ачааг үүрсээр ирсэн. Дахиад үүрвэл надад л муу юм тохиолддог. Тиймээс морь уурлна. Гэр бүлийнхний санаанд нийцэхгүй үед морь ингэж давхина. Та нар арчаагүй. Та нар юу ч хийж чаддаггүй. Та нар миний ачаанаас үүрлцээгүй. Би ганцаараа бүхнийг үүрч байна. Энэ үед жинхэнэ та уурлаагүй. Зүгээр л морь нь олон жилийн турш үүрсэн ачаанаасаа шарх авсан учраас айгаад давхиж байгаа. Тэгэхээр бид нар бас эсэргээр нь бодож болох нь шүү дээ. Гэр бүлийнхний чинь дунд нэг юм ууртай тэгсэн мөртлөө ингээл гэр бүлийнхэндээ туслаад яваад байдаг нэг хүн байгаа. Одоо шууд та нарын толгойд бууж ирж байгаа хэ. Айгүй их уурладаг. Ярихаар л уурлаад уцаарлаад байдаг. Тэгсэн мөртөө цаагуур нь ингээл амьдралаа зохицуулаад бүх юм шийдээл тэдрийнхаа төлөө санаа зовоод ийм хүмүүс байдаг. Гэхдээ энэ хүмүүсийн шинж тэмдэг нь юу гэхээр амар ууртай байдаг. Гэрийнх нь баг тэр хүнээс айдаг болсон те. Тэгтэл ингээл сэтгэлэн цаанаа ингээд ах дүүс ээж аав эмээ өвөө гэл бүх хүмүүсийнхаа төлөө санаан зовцсон. Тэр хүмүүсийнхаа бүх асуудлыг ингээд нэг шийдээд явж байдаг хүн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүнээ та бүхэн харах юм бол хөөх хамтаа энэ ганцаараа энэ тэ морьтой ачаан дээр бүх ачаагаа үүрж явсараад одоо морин бүр дэндүү ядарсан, туйлдсан, давхих гал ингээд уурлаад бухимдаал бүр ингээд ядарсан байгаа юм байна да. Энэ морийг нь бид нар бас ойлгоё доо, услая да. Хамт ачааг нь тэр мориноос нь жоохон ч гэсэн ачааг нь авалцъя да. Хөнгөлөе дөө гэж тэр хүнээ ч гэсэн ойлгодог байх ёстой шүү. За тэгвэл морийг унж яваа хүн нь яах ёстой вэ? Жинхэнэ би бол тайван ажиглагч. Би багтаа их зовсон үнэн. Энэ зовлон одоо ч миний морийг айлгаж байгаа. Гэр бүлийнхэн минь дутагдaltaй байж болно. Тэд миний дайсан биш. Би бүгдийг ганцаараа үүрэх албагүй. Жинхэнэ би ингэж хэлдэг. Миний морь айж байна, уурлаж байна. Гэхдээ би морьтно. Би уурлахаасаа өмнө морийг ажиглаж чадна. Би багтаа үнэхээр их зовсон. Гэр бүл дундаасаа хамгийн их ганцаардсан би байсан. Бүхнийг би өөрөө үүрч ирсэн. Тиймээс хэн нэгэн миний ачааг үүрлцэхгүй байхад эсвэл гэр бүлийнхэн маань амьдралаа удирдах чадахгүй, ачаагаа үүрч чадахгүй байх үед миний доторх морь айсандаа, санаа зовсондоо болж уурладаг. Энэ уур бол жинхэнэ та өөрөө биш. Энэ бол багтаа хинч намайг хамгаалаагүй үед шархалсан хүүхэд өөрийгөө хамгаалах гэж морийг, эгог дахиулж байгаа хэрэг юм аа. Би одоо морьтон болох гэж хичээж байна. Бусдыг буруутгах биш, өөрийн доторх айдсыг ажиглаж, морь минь яагаад давхиж байгааг ойлгож сурах гэж хичээх хэрэгтэй шүү. Хохирогчийн эгог нэг өгүүлбэрээр дүгнвэл эго бол үнэндээ зовсон хүүхдийн хамгаалалтын цамхаг. Гэхдээ жинхэнэ би тэр цамхыг ажиглах мөчөд хүч сулрах биш, харин эрхчлөө эхэлдэг. За тавт эго бидний дотор хэрхэн ажилдаг вэ гэхлээр магтаал, хүлээлт. Намайг хэн нэгэн хүндэлж сайшаах ёстой. За энэ бол тэгээ бас яг л адилхан надад ч байгаа, үзэж байгаа та бүхэн ч байгаа. Монгол даяараа байгаа шүү дээ. Монголчууд бид нар хүнээр магтуулах дуртай. Ер нь хүнээр магтуулах дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Магтаал бол морины хамгийн дуртай хоолны гинэ. Морь болгон амттай юм дуртай. Түүнийг өгөхөөр морь догшин, сэргэн, сэтгэл нь хөөрн, хурдаа нэмэн. Эгогийн хувьд магтаал бол яг адилхан. Чи мундаг. Чи үнэхээр сайн хүн. Чи бусдаас илүү шүү. Эго буюу морь нэрээ би мундаг шүү гэд дотроо давхиж эхэлдэг. Баярлж хөөрж эхэлдэг. За харин магтаал байхгүй болохоор морь өлсөж эхэлдэг. Морь нэг удаа амттан идчихвэл дараагийн удаа илүү ихийг хүсдэг. Эгогийн хувьд хинч магтахгүй бол лайк бага бол хүмүүс сонирхгүй бол хинч хүндлэхгүй бол морь өлсөөд догшрон цочиж эхэлдэг. Намайг ойлгохгүй байна, намайг үнэлэхгүй байна, хүмүүс намайг тоохгүй байна, надад талархах ёстой. Ингээд морь хоолгүй болсон хүүхэд шиг ууралж эхэлдэг. Яг сошиалын ард бид нар бүгдээрээ л тийм байдаг шүү дээ. Лайк авахгүй бол те энэ муу одоо яагаад лайк авахгүй байна гэл те лайк дараагүй хүмүүсээ найзаасаа хасчмасаал. Нэгсэндээ нөгөө нэг унаг буюу жоохон байсан тэр хүүхэд нь л гомдоод байгаа байхгүй юу. За тэгвэл жинхэнэ би буюу морийг унаад явж байгаа хүн бол магтаалд хамаардаггүй. Жинхэнэ морьтон морь догшрон гүйж байгааг ажиглана, морь хоол нэхэж байгааг ойлгоно, морийг уяатаа байлгах биш тайван байлгадаг, морийг хоолоор бус өөрийн тайван арга барилаар удирддаг. Хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Миний үнц нь миний дотор байдаг. Магтаал бол нэмэлт зүйл. Би хоосон үедээ ч үнцэнтэй
хിവэр гэж хэлдэг. Хүмүүс лайк авахд маш их баярлдаг, магтуулахад урам авдаг, өөрийнх нь ярьсныг хүмүүс сонсоод анхаарал тавих үед урамтай болдог. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ хинч тоохгүй үед урам нь хугардаг, сэтгэл нь гутардаг. Би олигтой юм хийхгүй байна, би олигтой юм ярихгүй байгаа юм байна гэж өөрийгөө шүүмжилж, өөртөө хатуу хандаж эхэлдэг. Энэ бол жинхэнэ золбоо биш, энэ бол морь магтаалын хоолоо нэхэж байна гэсэн үг. Харин магтаал гэдэг бол миний мориндоо өгч байгаа амттан л гэсэн үг. Хүмүүс магтахад миний морь догширч, хөөрч, давхиж эхэлдэг. Гэхдээ хинч магтахгүй байвал морь минь өсөөд бухимдаад догширч эхэлдэг. Энэ бол эго. Харин морийг унаад явж байгаа би жинхэнэ биш дээ. Морьтон магтуулсан ч магтуулаагүй ч тайван оршиж чаддаг. Ямарваа нэгэн сэтгэл хөдлөлд автаад байдгүй гэсэн үг. Морийг унаад явж байгаа хүн бол үн цэнэ гаднаас авдаггүй. Морьтон үн цэнэ дотроосоо мэдэрдэг. Зүгээр хамгийн тод жишээ, морь уралдуулдаг уяачид яадаг үлээ те. Морио өөр хүний хэлснээр л явуулаад байдаг лөө. За одоо морио жоохон тавьчих, одоо мориндоо ус өгчих. Одоо морио нэг одоо сойчих гэл үгүй штэ. Морь ууж байгаа уяачд бол морио өстэй яг өөрийнхөө тэр зарчмын дагуу ууж агаад уралдуулдаг штэ. Тэгж байгаа төрүүлдэг те. Яг өөрийнхөө зарчмын дагуу морио үнэхээр сайн ууж чадсан тэр уяачны морил төрүүлдэг. Олон удаа төрүүлсэн уяачин хүндтэй хин нэгэн ирээд чи наа морио ингэеч, чи наа морио тэгээч, одоо ингэчээч гэвэл инээд нүрнэ штэ. За зүгээр л энийг л хаяа шүү дээ тий. За тэгэхээр эго бол магтаалаар хоолдог. Харин жинхэнэ би магтаалгүйч өөрийгөө мэдэрч, ойлгож, амгалан оршиж чаддаг. За тэгвэл та бүхэн бодож байгаа бох тий. Тэгвэл энэ эгог бүр мөсөн байхгүй болгож болох уу гэж бодож яж магадгүй. Энэ морийг тий байхгүй болгочих л доо. Би зүгээр моргүй ганцаараа алхаа явж болохгүй мүү гэж бодож яж магадгүй. Хариулт нь үгүй. Яагаад гэвэл эго бол хүний сэтгцийн нэг бүтэц. Эго бол бодит байдлыг ойлгох, өөрийгөө бусдаас ялгах, сонголт хийх, өөрийгөө хамгаалах, дүрм журмыг баримтлах, эдгээрийг хариуцдаг сэтгцийн нэг хэсэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хүний сүүдэртэй адилхан дагаад л явна гэсэн үг. Та сүүдрээ өөрөөсөө холдуулж байхгүй болгож чадахгүй шүү дээ. Одоо энэ сүүдэр гарч байгаад тэгээ энийг би байхгүй болгож чадахгүй шүү дээ. Энэ бол насан турш намайг дагж явна. Бас нэг өөр жишээ. Та өөрийгөө толгин тарахад толгины цаана тусч байгаа та өөрийгөө байхгүй болгох боломжгүй шүү дээ. Та толгин тарсан чинь та өөрөө байхгүй бол сүнс үстэй та хүн биш те. Чөтгөр штэ. Тэгэхээр энэ бол байхгүй болох боломжгүй. Бидэртээ насан турш хамт явна гэсэн үг. За тэгвэл гол асуудал нь юу вэ гэхээр эготой байна гэдэгтээ биш юм байна. Эгондоо удирдуулж байна уу эсвэл эгогоо удирдах амьдарч гин үү гэдэг хамгийн чухал юм байна. Эго байх ёстой. Гэхдээ эго хитрвэл уур, ата, харьцуулал, шүүмжлэлд эмзэглэх, бардам зан, өөрийгөө голох, өөрийгөө дүвийлгэх зэрэг бүх зовлон үүсч эхэлдэг юм байна. Нөгөө морин дээр л жишээ аваад ярих юм бол зүгээр мориндоо чирэгдээл, морь хаашаа давхин тэрэндээ чирэгдээл дөрөөнд нь хүлэн орооцолтчаад ингээд мориндоо ингээд чирэгдээ давхиж чинь л гэсэн үг байхгүй юу? Би бол нэлээд удаан тэгж давхисан шүү. За тиймээс бидний зорилго эгог устгах биш, эгог ажиглах, эгодоо захирагдхаа болох юм аа. Эго бол дайсан биш гэж байгаа байхгүй юу? Эго бол зүгээр л дүр. Дүрийг ажиглах ухаарл жинхэнэ би. Эго байх нь буруу биш ээ. Эгондоо боол болох нь л буруу. Хүн эгогүй бол хүн биш. Харин эго чамайг жолоодохдоо болсон мөчөд чи жинхэнэ өөрөөрөө амьдарч эхэлдэг. Нөгөө л морьтой жишээ аваад ярих юм бол морьныхоо галзуу давхиж байгаа дагаад яваад хэлгүй. Бид нар өөрсдөө морио удирдаад, морио уяад сурчих юм бол те бид нар өөрсдөө сэтгэл хөдлөлөөр ханддаг биш зарчимч болчихл юм бол хизээ нэгэн цагт бид нар төрүүлжил таараа. За тэгэхээр бичлэгийнхаа төгсгөлд би яг өөрөө энэ хэсгийг бичиж агаад уйлсан байхгүй юу? Бүр нэрнгээсээ бүр маш их уйлсан. Бас энэ уйлна гэдэг яг нэг бага наснд шархалсан, нөгөө унаг, нөгөө бага наснда өвдсөн хүүхэд идгэрч байгаа юм болов гэж би айгүйх боддог байхгүй юу? Ер нь бол айгүйх уйлдэн штэ би. Тэ. За юу гэж бичээд уйлсан юм бэ гэхлээр намайг олон жил мориндоо чирэгдэж явсныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Уурлагт нь дагаж тавих нь, гомдох үед нь хамт сүхрэн, шүүмж сонсоход галзууртлаа зүхтэн би үүнийг зан чанар гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр би нэг зүйлийг ойлгосон. Морийг жолоодож байгаа хүн нь золбоо өөрөө байсан юм байна. Миний морь, миний эго унаг байхдаа маш их айдас авсан. Хинч хамгаалаагүй, хинч аргадаагүй, хинч түшээгүй. Тиймээс одоо хүртэл жижиг дууд шимээнд хүртэл цочоод хүмүүсийн үгэнд хүртэл дотроосоо цочоод давхидаг байжээ. Гэхдээ өнөөдрөөс эхлээд би мориноосоо бууж зүгтахгүй. Харин морио хайрлахаар шийдлээ. Унах байхдаа шархалсан морио устгах биш, эмчлэх ёстой байсан юм байна. Уурлах үед нь тайвшруулна, бухимдах үед нь тайтгаруулна,
өсөх үед нь, хоолно, ганцаардах үед нь, ярилцсан, ядарсан үед нь, амраан, гомдох үед, аргадна, учир нь энэ морь надтай хамт балаг туулсан, надтай хамт зовсон, надтай хамт өссөн, надтай хамт амьд үлдсэн. Тиймээс би энэ морио хайрлна. Хүй. Хүн хөшрөөд ирэхээр нэг ийм эмзэг болчтой юм ба штэ. Хамтдаа унаж, хамтдаа босож энэ амьдрал дуусах хүртэл би морио хайрлахаар шийдлээ. Та бүхэн ч гэсэн өөрийнхөө морийг нэг сайн ажиглаад үзээрэй. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.